Тэгээ цэцэл одоо хуулиар олгогдсон шийдвэрэл дүгнэлтээ гаргасан гэж ойлгож байгаа. За өчигдөр би хурлын эхэн дээр л очиж суусан. Процессын хувьд бол нэлээдгүй бас хүч төрсэн зарим нэг одоо зүйлүүдийг бас хуульч өрцөн хэлбэрээр хурлууд явагдав гэж би хараасан. Нэгдүгээр талд хурал нээлттэй явагдах хэрэгтэй байсан бол хэсэг хугацаанд эхний хэсгийг нээлттэй явуулаад ингээ хаалттай тайлбарлуу шилжиж байгаа нь өөрөө маргааш хөдөлгөх хуулийнхаа холбогдох заалтуудыг бол ингээ зөрчилсөн гэж харсан. Дээр нь илтгэгч цэцэн гишүүн маань өөрөө улсын хурлын дэгийн хуулийг зөрчилсөн гэж харж байгаа. Хэрвээ дэгийн хууль зөрчсөн бол энэ цэцлийг хамаарах асуудал мөн үү биш үү тийм ээ. Дэг улсын хурл өөрөө дэгээ тогтоодог. Зөрчсөн тохиолдолд тэрийг нь одоо авч хэлцэх нь өөрөө төрийн байгуулалтын байнгын ороо түүний доод дэгдийг тороодуудад хамаардаг учраас одоо энэ улсын хурлын дотоод зохион байгуулалтын ажлын байна гэж харсан. За үндсэн хуулийн цэцэл өчигдөр дүгнэлт гаргасан. Дүгнэлт тогтоол биш дүгнэлт гаргасан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ дүгнэлтийг бид их хурл хэлцэнэ гэсэн үг. За хоёр агуулгаар их судлалын хуралдаа ангажны журмаар хэлцэхгүй асуудлыг. За ер нь бол процесс өөрөө юу гэхээр хэрвээ албан тушаалтантай холбоотой асуудлыг хэлцэж байгаа бол их судлалын хуралдаа хэлцэж байгаа. Улсын хурлаас гарсан хууль тогтоолын шийдвэртэй холбоотой асуудлыг хэлцэж байгаа бол заавал дунд судлалын хуралдаа хэлцэх хуультай байхгүй. Тэгэхээр энэ өчигдөр их судлалын хуралдаанаас гарсан дүгнэлтийг нэгсэн чуулган хэлцэнэ гэсэн үг. Нэгсэн чуулган хэлцэн. За 14 хоногийн хугацаанд хэлцэх баг. За энэ хугацаанд хэлцээд за улсын хурлын дэд дарга булган туяатай холбоотой асуудал бол нэгсэн чуулган бол эцсийн байдлаар шийдвэр гаргана. Дүгнэлтийг одоо хүлээж авахгүй юу гэдэг дээр. Ингээд авахгүй гэсэн тохиолдолд бол ингээд хаагдаж байгаа. За тогтоолтой холбоотой асуудлыг бол бас их хурл хэлцээд хэрвээ хүлээж авахгүй тохиолдолд бол цэц их судлаараа хурлаа зохион байгуулах юм процесс байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дахиад бол багадаа нэг сарын 30 хоногийн хугацаа шаардлагатай болж байна. Үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдааны шийдвэр эцэг байдаг зөвхөн улсын хурал дээр танилцуулдаг гэхээр тийм хуулийн заалтаа барихгүй эсвэл өөр давхар журам байд юм уу? Тэг би сая хэллээ шүү дээ. Их судлалын хуралдаан өчигдөр ангажны журмаар асуудлаа авч хэлсэн байна. Тийм учраас дүгнэлт гарсан. Их судлалын хуралдаанаар тогтоол гарсан бол тэр тогтоол бол эцэг байдаг байхгүй. Дүгнэлт бол эцэг биш гэж. Тэгэхээр хоёр үзүүртэй шийдвэр гаргасан гэсэн үг. Хоёр үзүүртэй гэж одоо би бол хэлэхгүй. Ер нь бол наадах чи хоёр өөр асуудал шүү дээ. Нэг нь бол хувь хүнтэй буюу албан тушаалтантай холбоотой асуудал их судлаар хэлцэж болдог шууд. Тогтоол хуультай холбоотой асуудлыг бол заавал дунд судлал хэлцэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өчигдөр бол цэц бол их судлалынхаа хуралдаанаар албан тушаалтантай холбоотой асуудал бол хэлцсэн. Нөгөө тогтоолтой холбоотой асуудал дээр бол ангачны журмаар хэлцсэн юм байна л гэж одоо би ойлгож байгаа. Тэгэхээр дахиад нэг процесс үргэлжлэх юм зайлшгүй шаардлага байна уу гэж харж байгаа. Гэхдээ ер нь бол энэ хууль зөрчсөн байдлаар энэ үндсэн хуулийн цэц бол асуудалд ингэж хандах нь өөрөө бол хүч төрсэн байдал бол ажиглагдаад байгаа. Тэгээд цаашдаа бас ийм алдаа дутагдал бол аль аль талдаа гарахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. 1992 оны батлагдсан үндсэн хуульд бол Монгол улс бол парламентын засаглалтаа улс гэж харж байгаа. Өнөөдөр энэ хууль тогтоох онцгой эрх парламентод хадгалагддаг. Тэгэхээр энэ онцгой эрхэд бол ямар нэгэн байдлаар үндсэн хуулийн цэц өшөө бусад одоо гүйцэтгэх засаглал юм уу те халтах ирэх бол одоо өнөөдөр аль ч хуулиар бол байхгүй байгаа учраас парламент бүх юмний дээр юм шиг сонсогдоод байна. Таны энэ парламент бүх юмний дээр гэдэг агуулгаар нь асуудал хандж болохгүй. Өнөөдөр ард түмнээс сонгогддог хоёр субъект гэдэг. Нэг нь их хурл, нэг нь ерөнхийлөгч. Парламентаасаа өнөөдөр гүйцэтгэх засаглал нь томилогддог. Буцаагаад парламент нь гүйцэтгэх засаглалтаа хариуцлага тооцдог. Ийм хууль эрх зүйн орчинтай. Өнгөрсөн хугацааны болсон процесс бол парламент гүйцэтгэх засаглалтаар хариуцлах асуудлыг л ярьсан. Тэрнээс бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн. Би хэлж дээ, ерөө дэгийн хуулиа зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ цэцэд хамаарах асуудал бол биш юм аа. Энэ парламентын үйл ажиллагаатай холбоотой асуудал учраас парламентын дотоод зохион байгуулалтын асуудал руу орж байгаа. Дүгнэлтийг өнгөрсөн хугацаанд та бүхэн сайн мэдж байгаа шүү дээ. Одоо бүгд л парламентын сэтгүүлчид үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн авахгүй юу гэдгээр одоо бид нар олон асуудлуудыг хэлцдэг. Авахгүй гэсэн тохиолдолд цэц дахиад их судлаа хуралдаа зохион байгуулад эцсийн байдлаар тогтоол гаргана. Өчигдөр хэрвээ цэц тогтоол гаргацсан байсан бол тэрийг бид нар хэлцэх хэрэгтэй байхгүй. Одоо булган туяа дэд даргын орнд хүрэлцэж гişүүн чуулганыг атлаа явуулах процесс яаж үзэх вэ? За тэрийг бол одоо энэ хамгийн газар энэ хуралдаан зохион байгуулахын л энэ асуудлаа зохицуулах болов гэж харж байна. За одоо тийм яригдсан юм алга байна.